Та арай хашилтай юм шүү дээ. Хашил гэдэг салхи шиг хийж ирдэг муухай өвчин шүү те. Хашил гэдэг гадны ямар нэгэн бодис хүний биед ороход дархлааны систем түүний эсрэг хариу үйлдэл үзүүлэхийг хашил гэж нэрлэдэг. Ургамал тоосны хашилын үед нус гоож хамар битүүрэх, найт тайлгах, хоолой захтнах, нүд захтнах, улайх гэх мэт шинж тэмдгүүд үемэл тохиолддог. Нэг удаа хашилтай болсон хүн өөр зүйлээс харшлахад амархан байдаг тул анхаарал болгоомжтой байхад илүү төггүй. Жишээлбэл та ургамлын хашилтай болоо гэхэд самар жимс, халуун ногоо, тоос гэдэл олон төрлийн зүйлээс харшлах боломжтой гэсэн үг. Хашлын шинж тэмдгүүд анх эртний Грек болон Ромын түүхэнд 1800-аад онд бүтээгдэж байжээ. Доктор Жак Посток гэдэг хүн 1819 онд хашил гэдгийг хамгийн анх тодорхойлсон байдаг. 1869 онд хашлын сорил анхудаа туршсан. Хэсэг эрдэмтэд хүний биеийн багахан хэсгийг зүсээд дээрээс нь ургамлын тоосыг асаахад тухайн хүний биед ямар хариу үйлдэл үзүүлэхийг судлан анх хашлын сорил үүсгэж байсан түүхтэй. Хүний биед хэрхэн хашил үүсдэг вэ? Хашил үүсгэхэд гений болон гадаад орчны хүчин зүйлсүүд ихээхэн нөлөөтэй байдаг. Эрдэмтэд одоо хүртэл хашил үүсгэх гол хүчин зүйлсийг олоогүй байгаа. Энэ нь дархлааны системтэй нэгт холбоотой тогтоосон. Ерөнхийдөө таны дархлаа хамгийн сул үед та тоостой орчинд ч юм уу шарилт гэх мэт ойрхон байсан тул уг зүйлстэй тэмцэж чадахгүйгээс болоод хашил үүсдэг хэмээн хэлэхэд болно. Хашил удамшдаггүй. Өмнө нь дурдчлан генүүд нөлөөтэй байдаг. Хэрвээ эцэг эхийн нэг нь хашилтай тохиолдолд хүүхэд нь хашилтай болон астматай төрөх магадлал 50%, эцэг эхийн аль нэг нь хашилтай тохиолдолд хүүхэд нь хашилтай төрөх магадлал 75% байдаг гэж судалгаагаар тогтоогджээ. Дархлааны систем хашилтай холбоотой юу? Дархлааны систем хашлаас болоод мод дугуй шууд хэлэхэд тийм. Хашлын эм имчилгээ нь таны дархлааны системийг уламд ортуулж байдаг гэдэгт та итгэхгүй. Харамсалтай нь энэ үнэн юм. Хэрвээ та хашил хөдлөх бүрд хашлын эм хамрын тусааргалах хэрэглэж байгаа бол таны биед үүн тасах ба таны дархлааны тэмцэх чадвар алдагдах болно. Хашил одоогийн байдлаар идэх арга замыг олоогүй байгаа ба энэ нь идэхгүй хэмээх эрдэмтэд онцлогдож буй юм а. Тиймээс хашлын шинж тэмдэг илэрсэн үед түр намдаа харах хэмжээгт л авч чадна гэсэн үг. Хашил нь үлгэлийн чанартай сэтэрч болох ба тухайн үед хүний бие бэлтэр сэтгэл санаа, нийгмийн харилцааны түүхийг буруулаад зогсохгүй. Зарим тохиолдолд ядрах, суйлдах, бачимдах, сэтгэл готрол бий болох, анхаарал төвлөрөх болон оюуны ажил хийх чадварыг бууруулдаг байна. Тиймээс та бүхэнд хашлын эсрэг эм бэлтгэлүүдийг танилцуулахад бэлэн боллоо. Хашлын урвалыг түргэн типийн, удаан типийн гэж хоёр хуваадаг. Түргэн типийн хашлын үед дор дурдсан бүлэг эмийг хэрэглэдэг. Хэд мэдрэг болсон тучны эс буюу базапил эсээс гистамин болон бусад биологийн идэвхт бодисууд чөлөөлөгдөх процессыг саатуулах юм. Үүнд адреналин, промолин, натрий, кетотефен нэмүүд орно. Чөлөөлөгдсөн гистамины рецептортой харилцан үйлчлэлцэх явдлыг саатуулах юм. Энд нь гистамины эсрэг эмүүд орно. Анафилаксийн шок мэтийн хашлын урвалын ерөнхий илэрлийг арилгах юм. Жишээ нь адреналин, эвфлинийг хэрэглэнэ. Эдийн гэмтлийг багасгах юм. Энд нь өрөвслийн эсрэг эмүүдийг хэрэглэнэ. Удаан типийн хашлын үед үндсэндээ хоёр бүлэг эм хэрэглэдэг. Үүнд иммуногенезийг багасгах юм, эдийн гэмтлийг багасгах юм орно. За түргэн типийн бүлэгт гистамины эсрэг юм орно. Энэ нь гистамин тучны эс буюу базофил эсэд нэгдлийн байдалтай оршдог бодис. Гистамин хүний бие махбодод хэсэг газрын цусны урсгалыг тохируулах өрөвслийн процессын нэгдүгээр үе шатыг илрүүлэх үүрэгтэй. Гистамины үзүүлэх үйлдэл нь хэлхсэн судасны нэвчмэтгэж чанарыг ихсгэх, цусны даралтыг бууруулах, бронх, умай, гэдэс зэрэг эрхтний гүлгэр булчингийн тооноосыг ихсгэх, хоол боловсруулах булчирхайн шүүрлийг ихсгэх зэрэг үйлдэл үзүүлдэг. Гистамины эсрэг эмийг хоёр хуваадаг. H1 рецепторт хориг үүсгдэг юм, H2 рецепторт хориг үүсгдэг юм гэж хоёр ангилдаг ахна. H1 рецепторт хориг үүсгдэг эмэнд нь бистипа буюу олон улсын нэршлэн питахистинум дигидрохлоридум орно. Тун хэмжээний хувьд 0,8 г, 0,16 г шахмалаар үйлдвэрлэдэг. Хэрэглэх заалтын хувьд толгой эргэх, чих шуугих, Менерийн хам шинж, тэнцвэрийн мэдрэлийн өрөвсөл, лабиринтид хэрэглэнэ. За димедрол буюу олон улсын нэршил нь дипенхидрамин. Тун хэмжээний хувьд 0,5 г шахмал,
1%-ийг 1 мл-т амбалтуугаар үйлдвэрлэнэ. Хэрэглэх заалтын хувьд чонон хөрөөс, өвсний халууралд, ээлжийн өвчин, захтнаад дерматоз зэрэгт хэрэглэнэ. Супрастин олон улсын нэршил нь хлоропирамин. Тун хэмжээ нь 0,1000-ны 25 г шахмал 2%-ийг 1 мл амбалтай. Хэрэглэх заалтын хувьд харшлын дерматоз, экзем, эмийн харшил, кивинкийн хаван, харшлын ринит, нүдний салт бүрхүүлийн өрөвсөлд хэрэглэнэ. За, цетеризин буюу тун хэмжээний хувьд 0,1 г, 0,2 г шахамлаар үйлдвэрлэдэг. Хэрэглэх заалтын хувьд жилийн турш үргэлжилдэг ба улирлын чанартай ринит, харшлын конъюнктивит, захтнаатай дерматоз, чоны хөргөс, кивинкийн хаван зэрэгт хэрэглэнэ. Никсар буюу олон улсын нэршил нь пластин. Тун хэмжээний хувьд 0,2 г шахамлаар үйлдвэрлэдэг. Хэрэглэх заалт нь харшлын гаралтай риноконъюнктивит, чонон хөргөс хэрэглэнэ. Удаан типийн харшлын үед үндсэндээ 2 бүлгийн эм хэрэглэнэ. Иммуногенезийг багасгах эм буюу иммунодипрессантуудыг хэрэглэнэ. Эдийн гэмтлийг багасгах эм буюу стероид бус бүтэцтэй өрөвслийн эсрэг эм хэрэглэнэ. За, иммун чанарт нөлөөлөх эмийн зүйлийг 2 хуваа иммуностимуляторууд дархлал идэвхжүүлэх эм, иммунодипрессантууд буюу дархлал дарангуулах эм гэж 2 хэсэгт хуваана. Дархлал идэвхжүүлэх эмийг дархлал хомсдсон байдал, архаг өвчин, хор тавдар зэргийн хам эмчилгээнд хэрэглэнэ. Дархлал идэвхжүүлэх эмэнд интерферон, тимусын бэлтгэл зэрэг биоадивт бодис, мөн ливенмезол метийн нийлэх бэлтгэл орно. Эмнэлгийн практикт тактавин, тимелан зэрэг тимусын бэлтгэлүүд болон урамлын гаралтай прозасалимон зэрэг эмүүдийг хэрэглэнэ. Тактавин буюу олон улсын нэршил нь тактавин 0,1%-ийг 1 мл балкондоо гарна. Хэрэглэх заалт нь болохоор халдварын хийм ба туяа эмчилгээ болон архаг эдэд өрөвсөл төвчний улмаас дархлал дарангуулагдсан үе буюу лимфогранулематоз, лимфолейкоз, тархмал хатуурлын үед хэрэглэнэ. Тималин буюу олон улсын нэршил нь тималин 0,1 г балкондоо гарна. Хэрэглэх заалт нь болохоор цочмог архаг эдэд ба өрөвсөл төвчин, түлэгдэлт, тэжээл гүйдлийн яршил зэрэг эсийн дархлал багассан өвчнүүдийн хам эмчилгээнд хавдрын туяаны болон химийн эмчилгээний дараах дархлал цус төлжилт дарангуулагдсан үе, халдвар төвчнүүдийн хүндрэлээс сэргийлэх, хагалгааны ба бэртэл гэмтлийн дараах дархлал цус төлжилт, эд эрхтний нөхөн төлжилт дарангуулагдсан үед хэрэглэдэг. Левамизол олон улсын нэршил нь болохоор левамизол 0,5 г шахамлаар гарна. Архаг халдвар, хор тавдар, дархлал хомсдсон үед хэрэглэнэ. Лавомакс олон улсын нэршил нь болохоор телорону, тун хэмжээ нь болохоор 0,125 г шахамлаар гардаг. Хэрэглэх заалт нь болохоор ABC вирусын гепатит, herpes-ийн халдвар, цитомегаловирусын халдвар харшлын болон вирусын шалтгаанд энцефаломиелит, чэс бэлгийн ба амьсгалын замын халомитоз, гонококкийн бус шалтгаанд уретрит, уушигны сүрээ, томуу ба амьсгалын замын вирусын чочмог бусад халдварт хэрэглэнэ. Пороза буюу олон улсын нэршил нь пороза тун хэмжээ нь болохоор нийлмэл шахмал 60 мл сироп балконоор гардаг. Хэрэглэх заалт нь болохоор дархлал буурсан үед дархлал сайжруулах зорилгоор хэрэглэдэг. Иммунопан олон улсын нэршил нь болохоор иммунопан тун хэмжээ нь болохоор 0,5%-ийн 1 мл ампулаар гардаг. Хэрэглэх заалт нь болохоор янз бүрийн шалтгаантай архаг өрөвсөл төвчнүүд, хордлох дэмгэг, дархлал дутагдлыг эмчлэх ба урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг. Гропириносин
олон улсын нэршлэл нь болохоор Inosine Pranabix. Тун хэмжээ нь болохоор 0.5 г шахмал. Хэрэглэх заалт нь болохоор дархлын системийн үйл ажиллагаа нь хэвийн болон суларсан өвчтөний вирусын халдвараар ялангуяа 1 ба 2 дугаар типийн энгийн герпес вирусээр үүсгэгдсэн өвчний дархлын тутамгшиглын үед хэрэглэдэг. Иммуноглобулин буюу олон улсын нэршлэл нь Human-normal immunoglobulin тун хэмжээ нь 4.5-аас 5.5%-ийн 25 мл, 50 мл-ийн балконтой гарна. Хэрэглэх заалт нь болохоор бактери ба вирусын халдварын хүнд хортлогот хэлбэр үжил бүхий хагалгааны дараах хүндрлийн үед хэрэглэдэг байх нэ. Дархлаа дарангуйлахын иммунын чанар буюу дархлааны уруулыг багасгадаг эмийн бэлтгэлийг дархлаа дарангуйлдаг эм гэдэг. Дархлаа дарангуйлдаг эмүүдийг химийн цэцлийн нийлмэл эм, мелиорины эсрэг эм, антибиотик халдварын эсрэг эм, глюкокортикоидуудын болон бусад стероид бүтцтэй бэлтгэл сэлэцэнүүдэд орно. Циклоспорин энэ нь аутизм өвчин болон эрэгтэй шилжүүлэн суулгахад хэрэглэдэг бөгөөд тун хэмжээ нь 25, 50, 100 мг шахмал 5%-ийн 1-ээс 5 мл ампултай хэрэглэгддэг. Азотропин 0.5 г шахмал аутизмын өвчин эрэгтэй шилжүүлэн суулгахад хэрэглэдэг. Адуаграп энэ эм нь болохоор дархлаа дарангуулагч бэлтгэл. Тун хэмжээнийх нь хувьд 0.5 мг, 1 мг, 5 мг бүрээсээр үйлдвэрлэгддэг. Насанд хүрэхсэд шилжүүлэн суулгасан бөөр элэг зэрэг эргэтэн ховхорхоор сэргийлэх болон эмчилгээний зорилгоор хэрэглэдэг байх нэ. Анхаарал хандуулсанд баярлалаа.